сайн байцгаана уу? Бид ургийн бичгийн тухай зураг нэвтрүүлэг явуулж байгаа. Энэндээ бол хамгийн чухал нэгэн бидний өдөр тутмын хэрэгцээ хангаж байдаг. Гар утсандаа ургийн бичгийг хэрхэн хөтлөх вэ гэдэг талаар одоо цорол зөвлөгөөг даавханд хүргэх гэж байгаа юм. Энэний учир нь юу гэхээр гар утас маань бол одоо өдөр тутмын хүн бүгдийн хүүхдийн ч ахмад азай буурлуудын ч залуучуудын ч байнгын хэрэгцээ болж байгаа. Тийм учраас энэ ургийн бичгийг хөтлөхөд тухайн үед одоо ураг удмынхаа нэг хүнтэй сураг сонссон ч тэр дорн бичээд авчиж болох, оруулаад авч болох. Ийм их хэлбэрхэн их төхөмтэй амьдрал барагддаг одоо хамгийн ойрдод болж байгаа нэг хэрэгсэл бол гар утас учраас тэргээр яаж ургийн бичгийг хөтлөх вэ? Энийг яаж ашиглаж чадах вэ гэдэг энэ талаар бид нэр цуврал нэвтрүүлэг явуулж байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт мөн 40-ийн дугаартаж орсон манай мэдээллийн технологийн Starsoft гэдэг компани ерөнхий захирал мэдээллийн технологийн одоо мэргэжилтэн үлзий оролцож байгаа. Тэгээд үлзий орших одоо энэ удаагийнхаа зөвлөгөөнөөр одоо гар утсанд хэрхэн яаж одоо ургийн бичгийг хөтлөх вэ гэдгийг танилцуулах. Тийм ээ. Энэ удаагийнхаар бол ерөнхийдөө нэг хүмүүс эхлээд хамгийн их одоо хүндрэл учраад байгаа зүйл нь утсандаа анх ингээд суулгаж чадахгүй тийм ээ. Тэгээд мэдэхгүй зарим нь чадахгүй мэдэхгүй тийм. Тэгж чадахгүй. Мэдэхгүй чадахгүй тийм одоо зүйл маш их байгаа. Тэгээ яг ерөөдөө бид нэг Facebook хуудасаар ингээд маш их зөвлөгөө өгдөг боловч тэгээ тэр маань их олон хүнд бас харьцангуй урьж чадахгүй. Үгүй юм л биш. Тэгэхээр олон нийтийн одоо мэдээллийн хэрэгс телевизээр тийм ээ зөвлөгөө өгөөч гэсэн маш их хүсэлтүүд ирчихсэн. Тэгээд өнөөдрийн хувьд бол хэрхэн одоо утсандаа суулгах вэ тийм ээ. Тэгээд яаж бүртгүүлэх вэ тийм яаж ашиглаж эхлэх вэ гэдэг одоо хамгийн анхан шатны заантлагыг заахан дээр өөрөөр хэлбэл тийм зааж үзүүлэх гэдэг. Энэ одоо зүйл дээр гацаад ашиглаж чадахгүй байгаа маш олон хүн байгаа. Ашиглаж чадж байгаа бас тодорхой хэмжээний нэг одоо компьютерийн мэдлэгтэй утасны одоо утсаа сайн ашигладаг ийм хүмүүс бол маш их байгаа. iPad дээр үзүүлж байна. Тэгэхээр iPad, iPhone одоо програмын хувьд бол утасны төхөөрөмжийн хувьд бол App Store гэдэг ийм дэлгүүр үүдэг. App Store гэдэг. Тэгэхээр одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ цэнхэр одоо өнгөтэй энэ шогны зурагтай энэ дэлгүүр байж байгаа. Энэ дэлгүүр дотор нөгөө энэ утсан дээр ашиглах бүх төрлийн програмуудаа эндээс татаж авдаг. Тоглоом тийм ээ. Одоо ингээл бүх төрлийн одоо програмууд. Тэгэхээр энэ App Store руу ороод тэгээд App Store гэдэг маань аа усг тий. Цэнхэр app гэдэг одоо програм гэсэн үг шүү дээ. Тэгээд програм тэгээд Store гэдэг дэлгүүр гэдэг англиар App Store гэдэг одоо програм руу ороод за тэгээд дээр нь юм хайлтын юу байгаа. Цонх байгаа. Хайлтын цонхон дээр нь одоо ингээд ургийн бичиг гэж бичих юм. За би ингээд гараа ингээд нөгөө ялангуяа iPhone, iPad ашигладаг хүмүүс бол мэдж байгаа. Ихэвчлэн одоо Орос гар ашигладаг. Тэгээд энэ Орос Монгол гарны дээр авирал харахад энэ iPhone, iPad дээр суугаагүй байгаа. За тэгээд энэ дээр ингээд Орос гараар ургийн бичиг гэж бичих юм байна. Ургийн бичиг. За энийг бол хэлбэрхэн за тэгээд хаахтай маяг тавьчих дарчна. За тэгээд iPhone нэг програм гэдэг хангууд тэгэнгუთ ингээ гараад ирчих. Ургийн бичиг Starsoft Монгол компани гээд ингээд програм маань гараад ирчих. Тэг ингээ энэ гараад ирлээ байж юм тий. Скриншотууд нь дэлгэцэн. За танай компани болоод ургийн бичгийг хэрхэн хөтлөх тухай танилцуулгын дотор байна уу? Тий байна. Байна. Тий ерөнхийдөө байгаа. Тэгээ энэ дээр бол анх одоо суулгаагүй хүмүүст бол энэ open гэдэг одоо товч бол install гэж товч одоо гарч ирэх юм байна. Би одоо энэ дээр суулгацсан хичээл бэлдээ суулгацсан байгаа учраас open нэртэй гарч ирж байна. Тэгээ энэ оронд бол install байх хэрэгтэй. Энэ товчон дээр дарахад л бол шууд ингээд утас руу суулгачихна. Тэгэхээр iPhone утасны хувьд бол энэ хүү байдлаар суулгана. За харин Samsung одоо төрлийн Galaxy төрлийн утаснууд дээр бол Play Store гэдэг. App Store гэдэг нь app гэдэг үг нь Play гэдэг тоглох гэсэн үг болоо тий. Тэгээд Play Store. Тэгээд Play Store дээр ороод яг адилхан саяных шиг
ургийн бичиг гэж бичгээд бол програм маань гараад ирнэ. Стат бичиг дараад сурах чинь. Интернет рүү ордог хүмүүс бол нөгөө хайлт дуудлага энэ төр бол яг тийм бүгд мэдчихэж зарчим нь бол адил юм шүү дээ. Анх удаа суулгаж байхдаа нэг анхаарах хэрэгтэй зүйл бол юу гэхээр интернеттэй байх хэрэгтэй. Тийм интернеттэй байж анх удаа суулгана. За тэгээ хайх өгүүдийг бол нэг чагсаа авчихсан байж чинь. Ямар нэгэн байдлаар интернеттэй эхний суулгаж явах үедээ бол заавал интернет шаардлагатай. А суулгацны дараа одоо ургийн бичгийг явахд бол заавал интернет шаардлагатай. Тэгэхээр хөдөө болдог бол яах вэ? Интернет хөдөөний малчаад хөдлөх боломж байна уу? Хөдөөний малчин одоо нэг сумын төв орохтой ч гэдэг юм уу тий? Одоо интернеттэй газар тий? Эсвэл нөгөө гар утсан сүлжээ орж байгаа нэг уулан дээр одоо амьдрахын газар яаж одоо сүлжээ оруулцдаг шүү дээ. Сүлжээ оруулаад 3G-г асааж ягаад тэгээ програм татаад авчих болсон. Тэгээ нэг татаж аваад утсандаа суулгацсан бүртгүүлээд суулгацсны дараа бол интернетийн шаардлага байхгүй. Шаардлага байхгүй. Зүгт. За цааш нь явъя да. За тэгээ хайлт хийхдээ бол ийм 3 үгээр хайж гин ургийн бичиг монголоор тийм ургийн бичиг гэж бичин гэрээлэр латинаар бас галиглаад ургийн бичиг гэж бичиж болно. За мөн манай компани нэрийг хайж болно. Star Sign гэдэг. Тэгхийн бол ингээд энэ амархан олдчих юм байна. Ийм 3 төлхөр үгээр бол маш амархан олдно. Эхний байдлаар ургийн бичгийн програм руу нэвтрэхэд утасны дугаар нууц үг асууж байгаа. Тийм. Тэгэхээр бол эхлээд заавал бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлэх гэдэг товчийг дарж бүртгүүлээд одоо утасны дугаараа баталгаажуулаад тэгээд нууц үгээ авч ийж энэ систем нэвтрэх хэрэгтэй. Одоо энэ програм хэрэглэхийн тулд ингээд ямар нэгэн програм хэрэглэхэд хүмүүс ингээд нэг юм код өгөөд нэвтэрч ордог шүү дээ. Бид нар ингээд Windows руугаа нэвтрэхдээ ингээд электронийн нэртэй тэгээ пассворттой нэвтэрч ордог шүү дээ. Тэгэхээр энэ усны энэ дээр ийм нэвтэрч ордог систем заавал хийсэн. Тэгээ нэвтэрч орохын тулд нэг ийм ID байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хүн болгонд байдаг ID бол төлхөр үг бол нөгөө регистрийн дугаар тийм. Регистрийн дугаар байдаг. Гэтэ регистрийн дугаарч бол тодорхой хэмжээний бас нууцтай мэдээлэлтэй. Хүн болгон ингээд регистрийн дугаараа хэлээд ийдэггүй тийм. Энэ зүрийн юм ашиглах баталгаа болдог юутай. Тийм учраас регистрийн дугаарыг энэ дээр ашиглаж болохгүй байдаг. А дээрээс нь бас нэг мэйл хаяг байдаг. Тэгэхээр мэйл хаяг ашигладаг, интернет ашигладаггүй, гэртээ компьютергүй, мэйл хаяггүй тийм хүн бас байж болно тийм. Тэгэхээр тийм хүн бол ашиглаж чадахгүй бол авчин. Тэгэхээр утас хэрэгжилж байгаа бол энэ утас бол дугаартай л байгаа утас тийм ээ. Дугаартай л байгаа. Тийм учраас утасны дугаарыг гол төлхөө болгож авцсан байж байгаа. А тэгээ энийг нэг зөв гэдгийг бол бас баталгаажуулж байгаа. За зүгтээ. Тэгэхээр энэ ойлгомжтой боллоо. Явчлаа утасны дугаар ямар хэрэгтэй болох нь. Ингээд нэвтрдэг заавал хийчихсэн байж. Зарим хүмүүс ингээд асуудаг. Та нар ингээд яагаад ингээд нэвтрдэг хийгээд байгаа юм бэ? Шууд програм руу оронгууд ингээд манай одоо ингээд ургийн мод үүсгдэг юм үйлдэл чинь гараад ирэхгүй яадаг. Тэгээ хийчих юм бол нөгөө нэг энэ уцаа хайчих шүү дээ. Тэ уцаа хайн улгаад алдна эрсдлүүд биш. Тэ. Тэгэнгუთ нөгөө кодоор орж үздэг юм чинь дуртай хүн орж үзэж шүү дээ. Тэ. Тийм учраас заавал эндээ нууцтай кодоор хийж ордог гэсэн. Тэ. За бүртгүүл. Бүртгүүлгийг яана гэлээ одоо. Тэгээ одоо бүртгүүлэх товчийг дараад. За товчийг дарлаа. Дараа нэг ийм дэлгэц гарчих юм аа. За энэ бол нөгөө нэг гэрээ. Одоо энийг бол сайн эхнээс нь дуустал үзээд энэ програмыг ашиглахад тулд та ямар журмыг хүлээн зөвшөөрөх ёстой юм те ямар одоо эрсдлүүд үүсч болох юм алийг нь та хариуцах юм алийг нь манай компани хариуцах юм гэдэг хоорондоо байгуулж байгаа гэрээ байгаад. За дараа нь татгалзах журам гэж байна бас тийм ээ. Тий энийг зөвшөөрөх юм бол та ингээд цаашаа хөгжүүлж болно зөвшөөрөхгүй бол энэ програмыг ашиглахгүй. За тэр хууль гэж байна. Тий хуулийн олон дараагийн асуудал энэ дээр бичсэн байна. За тэгээ би зөвшөөрч чинь гэж чеклээд цаашаа өргөжлүүлэлт төвчээд арахаар дараагийн дэлгэц рүү орно. За одоо ингээд бүртгүүлээд эхэлж байгаа. За бүртгүүлээд эхэлж байгаа. За нэрээ оруулж гин, овгоо оруулж гин тий. Эцгийнхээ нэрийг тий, аавынхаа нэрийг гэсэн үг шүү дээ. Аавынхаа нэрийг орууллаа, өөрийнхөө нэрийг орууллаа. Электрон шуудангаа одоо мэйл хаяг орууллаа, мэйл хаяг орууллаа. За тэгээд төрсөн ансаар одоо оруулна, хүүсээ оруулна. Утасны дугаар оруулж байгаа. Утасны дугаар оруулж. Энэ мэдээлэл бол яг нэг ургийн бичиг үүсгэж байгаа хүний мэдээлэл учраас энэ мэдээлэл бүгдийн заавал бүглэх хэрэгтэй. За дараагийн алхам руу орж. За дараагийн алхам бол энэ их чухал алхам аа. Энэ яаж байгаа гэхээр нэг овгоо оруулж байгаа энэ дэр. Одоо энэ жишээ дээр бол мэгд гэдээ байж байгаа. Жишээн дээр мэгд. Өөрөлд овгийнхаа одоо шинэ манай овг маань тий боржгоно гэдэг юм бол энэ дээр боржгоно гэдэг. Эсвэл зарим улсууд одоо улаан ямаач гэдэг юм уу тийм ээ. Тий. Хонтийнхэн ч гэдэг юм уу. Одоо ингээд өөрсдөө нэг овг авчихсан шүү дээ. Нэг овгтай бол. Тэр одоо овгуудаа энэ дээр оруулж өгнө гэсэн үг. Овгоо. Тэрийгээ л оруулна гэсэн үг тийм. А доор нь тэгээд нэг тоо оруулж өгч байгаа. Доор нь тоо. Тэр тоо ямар учиртай тоо гэхээр нөгөө одоо энэ овг буюу одоо таны өвөг дээд амьдарч ийсэн
одоо нутаг биш тий. Тэр нутгийг яг одооны байршлаар оруулж байгаа. Одооны одоо 21 аймаг тийм ээ сумуудад хуваацсан байршил шүү дээ. За энэ жишээлбэл Баян хонгор гэж үү тий. тийм Одоо ээ. шинэ яг энэ жишээнээр бол би одоо манай өвгдөөс амьдарч ирсэн юугаар оролцсон байл та. Баян хонгор аймаг. Баян хонгор аймаг бол 64 гэж эхэлдэг байхгүй. 64 гэж эхэлдэг. Тэгэж би 64 гэдэг тоог оруулчихгоо араас нь баахан сумууд нь гараад ирж байгаа. Тийм бай. Тэгээд жишээ нь ингээд энийг ингээд дээш доош нь гүйлгээд авах юм бол Баян хонгор аймгийн бүх сумууд гараад ирсэн. Бүх сумууд гараад байна. Тэгвэл сумууд нь бас өөр өөрийн гэсэн кодтой гэсэн үг тийм. Дугаартай кодтой байна тийм. Яг манай аав өвөө амьдарч исэн одоо юу бол газар бол Баян хонгор аймгийн богд сум. Тэгэхээр чинь би бол өсөж байгаа бол 64050 гэж оруулах нь шүү. 64050. Энэ дээрээ 640 та жишээ нь оруулах гэвэл та жишээ нь аль юм? Би алтай. За Говь алтай. За тэгвэл хоёулаа Говь алтай аймгийг оруулахын тулд Говь алтай аймгийг би бас мэдэхгүй байна тий. За та бас энэ кодыг мэдэхгүй байна. Тэгвэл энэ zip code email гэдэг вебсайт руу орох юм байна. Zip code email. Тий. За өөрийнхөө дээр нь zip code email руу яваад дарангууд энэ одоо энэ zip code email гэдэг харилцаа холбооны зохицуул хорооны вебсайт руу гараад ирчих. Тэгээ энэ дээр Говь алтай аймаг бол 82000 гэдэг кодтой байна. Тэгээ zip code email-ийг шууд юугаар вебээр ороод үзчих. Монгол улсын бүх аймагуд гараад ирж байна. Эндээс Говь алтай аймаг гэдэг дээр би ингээд дарлаа. За дарчлаа. За тэгвэл одоо ингээд Говь алтай аймгийн бүх сумууд гараад ирнэ. Гараад ирсэн мөз. Та одоо шинэ ингээд өөрийнхөө сумын код энэ дээр байна. За энэ буугц юм дээр энд байж байна. Буугц сум бол 82200 гэж байна. 82200. Тэгэхээр саяны програм дээр ороод өөрөлдвөл 82200 гэдэг одоо кодыг энэ дээр оруулаад өгөхөд одоо Говь алтай аймгийн буугц сумд оруулж байна шүү дээ. Тэгж яах. Тэгэхээр энэний ач холбогдол нь юу вэ гэхээр дараа нь одоо ерөнхийдөө бид энэ одоо энэ системийг бол маш олон хүн ашиглана. Маш олон овог энэ системийг ашиглана. Нэгдсэн датабейс үүснэ гэдгийг бол мэдээд байгаа. Ер нь бол одоогоор бол маш олон овог ашиглаж байгаа. Нийт одоо Монгол улсад байгаа одоо овгийн юуны иргэний бүртгэлийн мэдээллийн төвд байгаа тоо мэдээгээр бол нэг 90 мянган овог байгаа гэж байна. Тэгэхээр 90 мянган овгийн 3/1 нь бол одоо энэ манай системд бүртгэгдсэн байж байгаа. Тийм. Тэгэхээр өөрөлдвөл маш их олон овог бүртгэгдсэн. Тийм. Тэгэхээр өөрөлдвөл дараа нь бид юу хийх гээд байгаа вэ гэхээр өөрөлдвөл монголчууд одоо ингээд өмнөх одоо нэвтрүүлгээр ярьжсэн монголчууд ингээд 3-аас 4 одоо үеийг мэддэг өөрөөс дэшиг. Тэрнээс дэшиг мэддэггүй. Яг тэгэхээр 1925 онд доктор гараад ингээд уран бичиг хөтөлбөрийн зогсоодсон. Тэрнээс өмнөхөө бол мэдэхгүй. Тэгэхээр нэг бүх одоо ингээд уулзсан болгоно 3-аас 4 үеийг мэддэг. За жишээ нь би бол 7 үе хүртэл мэдчих. Гэхдээ 7 үе мэдхтэй одоо наад 3-аас 4 үе 5 үе дотор бол их сайн тий. Дээшигээ бол ингээл нэг цөөхөн хүний нэр холдох тусам хүний нэр багасаад хүний тоо багасаад цөөхөн хүний нэр л гараад ирж байгаа. Тэгэхээр яг надтай адилхан бас нэг өөр аймаг бас нэг ийм овог Баян хонгор аймгийн богд сумд байж болдоо. Яг тэнд тий. Ижил гарал үүсэлтэй тий. Тэгсэн хэрэг ингээд дээшээ яваад ирэхэд нөгөө нэр нийлээд ирнэ шүү дээ. Тийм. За Самбуу гэдэг хүн бол 2 хүүхэдтэй байж байгаад тий. Нэг хүүхэд нь бат, нөгөө хүүхэд нь дорж тий. Тэгсэн над дээр бол батанд яваад байгаа байхгүй таашаа. Тий? Дорж гэдэг хүн байдгийг мэдэхгүй. Тий? Тэгтэл өөр нэг газар өөр нэг овогд Самбуу гэдэг хүний дорж гэдэг хүүхдээс доошоо ингээд явцсан байж болно шүү дээ. Тэгвэл өөрөлд манай систем ач холбогдол юу гэхээр энэ нөгөө төрсөн газар улсыг бүртгээд байгаа учраас дараа нь ингээд санал болгох юм байна. Өөрөлд ийм хүнээр давхцаад байна шүү тий. Өөрөлд энэ Самбуу гэдэг хүн чинь тий одоо хэний Нэргүүгийн Самбуу гэж бодъё л жишээ нь тий. Нэргүүгийн Самбуу гэдэг хүний хүүхд ийм хүн байна. Энэ Баян хонгор аймгийн богд сумд амьдарч ирсэн тий. Тэдээс онд амьдарч ирсэн юм хүн байна. Энтэй өөрөлд хамаатан байж болох, ах トゥ байж болцохоос ийм одоо хүн гараад ирж шүү дээ. Тэгээ чи програм өөрөө анализ хийгээ гаргаад ирэх байхгүй бааз дээрээс. Тэгээд өөрөлд та хоёр ч одоо ингээд дээшээ яваад 7 дугаар үе дээр нийлэх гээд шүү дээ. Тий? Тэгээд ингээд санал болгох байхгүй. Програм санал болгох. Тэгээд өөрөлд элийн цуланцынхаа үеэс та хоёр нийлэх гээд байна. Тэгээд мэдээлэл авах уу гэдэг тий. Тэгээд мэдээлэл авах уугийн санал болгохоор мэдээлэл авъя гэхээр одоо танд миний утсыг өгөөд таны утсыг надад өгч юм. Тэгээ бид хоёр утсаар яриад хоорондоо уулзаад хоёулаа ургийн модоо гаргаж тавьж хагаад тийм ээ. Тэгээ үзэн ш. Үнэхээр одоо ингээд хамаатан садан орвол энэ одоо нэг хүний 2 хүүхэд тийм тэр үе дээр байсан бол ингээд тэрнээс өсчээ. гараад ирэх болцоод ингэж гарчаа гэж одоо
Олох нь шүү. Ийм аш холбогдол бол байгаад байгаа. За Цаашаа ингээд асуулах юм бол тийм. за бүртгүүлэх маань одоо юу болж За байгаа одоо вэ? бүртгүүлэх маань 3 дугаар шатн дээр орох юм бол 3 дугаар шатн дээр орох юм бол нэг юм мессеж явуулна. Нөгөө түрүүн одоо би танд ярьж байсан баталгаажуулна гэдэг. Баталгаажуулах юм Энэ утасны дугаар гэдэг чинь өөр бол хүний өөрийнх нь одоо ID болчиход төлхүүрөг нь болчиход төлхөр болчихсон. Намайг тодорхойлох юм болчиход ойлгочихсон тийм ээ. Гэхдээ зэрэг одоо энэ утасны дугаар хаашны уулж байгаа хэрэггүй 140 141 гэж дугаарлаа явуулчих. а тэр нь бол одоо цаад юу програмчлагдаад ингээд бэлэн болчихсон ийм үйлчлэгээ байгаа байхгүй. Тэр л ингээ мессеж ирэнгуут таны нөгөө нэг бүртгүүлсэн мэдээллийг чинь ингээ баталгаажуулдаг. За энэ мэдээлэл зөв шүү. 141 гэлөө хааван дээр 141 рүү одоо энэ дээр энэ мессеж явуулах. Одоо энэ эхлээд нэг зөвшөөрлийн цонх гарч ирж байгаа л да. Эхлээд эхнийхэн цонх нь. за зөвшөөрч ингээд дөрөв дараа Зөвшөөрч ийн гэж дараад өргөжлүүлэх тавчийг дарчаар энэ дараагийн дэлгэц хараад ирчих. 141 рүү энийг урдаа нэг эпэр хэлсэн юм мессеж хараад ирчих. Энэ мессеж нь бол нууц үг гэж хүмүүс ойлгоод байгаа байхгүй. Энэ нууц үг биш. Энийг бол та нөгөө нэг явуулах хэвээр юу байхгүй мессеж байхгүй. Энэ дээр одоо мессеж илгээх гэдэг тавчийг дарах хэвээр. энийг гараад ирэхдээ л мессеж илгээх тавчийг дарах буцаагаад дарах хэрэгтэй гэсэн. Өөрөөр бид нар буцаагаад явууллаа гэсэн үг үү? Тий. Өөрөөр сэрэлүү баталгаажуулах хүсэлтэд явуулж ийн гэсэн үг шүү дээ та. Хүсэлтэд явуулж ийн гэсэн. Түүнээс бид нар автоматар явуулдаг. Заавал хүний өөрийнх нь зөвшөөрлөөр явуулдаг. Бохгүй юм програм болов. Тийм учраас ингээд та мессежийг товшоод арчлаа. Тэгэнгүүт хэсэг хугацааны дараа нөгөө мессежийг чинь сэрүүр хүлээгээд авчих шүү дээ. Тэгээ хэсэг хугацааны дараа нөгөө шалгалтаа хийгээд энэ утасны дугаар зөв боллоо баталгаажлаа таны бүртгэл зөв одоо идэвхжлээ гэж шүү дээ. Тэгэхээр эргээд тань мессеж ирээд байна. За тэгээд энэ юу чинь ургийн бичгийн програм нэвтрэх нууц үг чинь 975 365 шүү гэдэг тоо ороод ирчих. за энэ тоог тогтоох хэрэгтэй. Тэгээ нэг 6-аас 7 хоронтой тоол ирнэ ер нь бол. Ийм янз янзын тоо. Тэгээ өөр бол систем автоматар ингээ үүсгээд 6-аас 7 хоронтой тоол явуулчих. Тэгээ нэг түрүү нөгөө нэг програм руу ороход чинь утасны дугаар хийж ийсэн нууц үг хийж ийсэн шүү дээ. Утасны дугаар дээр бол өөрийнхөө утасны дугаар тавьчихна. Нууц үг дээр нь бол яг энэ тоог тавьчихна. Энэ тоог тавих. За тэгээд энэ тооч нэг мессежээр ирчихэж байгаа учраас ингээ утсан чи хадгалагч чинь дараа нь марчууд нэг мессежүүдээ ингэж эргүүлж үзэж хагаад энийг гаргаж ирээд цааш орчихно шүү дээ. Эндээ бэлэн болчлоо гэсэн үг үү? Одоо саяны дуугаа авчвал нууц үгээ авчвал бэлэн болчлоо гэсэн үг. За одоо тэгээд дараа нь яах вэ? Зарим хүмүүс тийм асуудал гараад байгаа. Өөрөлдөө маш олон хүмүүс ингээ хамтарч ашиглах гэж байгаа. Тэгээд зарим хүмүүс ямар асуудал гарч байгаа гэхээр нөгөө нэг яг ингээ мессеж явуулах гэсэн үед нь утас нь нэгжгүй ээж болно шүү дээ. Тийм ээ? Утас нь нэгжгүй ээж болно. Сүлжийн одоо тасарсан ч байдаг юм уу те? Лептэн дорцсон ч байдаг юм. Ингээд яг тиймэрхүү янз бүрийн шалтгаанаас болоод нөгөө мессежинд явахгүй бол буцаад нууцыг ирэхгүй болдог байхгүй. За тийм. За тэгэхээр өөрөөсөө тэмэрэг орж чадахгүй, ашиглаж чадахгүй ингээд асуудал үүсчихэд байгаа. Батарей суудсан бай. Дахиад одоо батарейга зэрэглээд харахад одоо болцоод байвс. Тий болцоод одоо яг тэрийг л үзүүлэх гээд байна л да. Яг тухайн үедээ мессежээр нууц угаа саад гарвал яах вэ гэж. Тэгээ саад гарах нь 3 шалтгаан байгаа даа. Нэгдүгээр шалтгаан яг нэг мессеж явуулахсан чинь нэгж хүрээгүй гэж болно тийм үү? Хоёрдугаар шалтгаан нь энэ солонгосоос орж ирсэн утасгүй гэдэг дээр шийдвэл одоо хэд нэгж хэрэгтэй. 151 гэж байгаа. 151 жил. 151 жил хэрэгтэй. Байж хахад л явчихна гэсэн үг шүү. Тий. Хоёрдугаар шалтгаан нь бол энэ солонгос утастай бол асуудал гараад байна. Сүүлийн үед солонгосоос гар утасч аягүй ухаалаг гар утсууд орж ирж хүмүүс ашигладаг болчиход байгаа. Тэгээ солонгос утас маань нэг нэгдүгээрт нэг мессеж явахдаа богинохон одоо мессеж чинь 160 тэмдэгт байдаг шүү дээ. Солонгос утас чинь цөөхөн эдгээр тэмдэгт явдаг. Хоёрдугаарт явсан мессеж чинь цаана нэг програмын датабейс дээр очихороо арзаагаад өрөөд ирдэг. Кодчлал. Одоо энэ дэлгэцэн дээр үзүүлж байгаа нэг солонгос утаснаас ирсэн мессежийн жишээ үзүүлж байна л да. Уг нь бол түрүү нэг F-тэй нэг мессеж явуулсан шүү дээ. F-тэй ардаа нэг тоотой мессеж явуулсан шүү дээ. Тэр явуулсан мессеж маань одоо серверд бол ингэж ирж байгаа. Ийм арзаар текст болж ирж байгаа. Ингээ юу гэж байгааг мэддэхгүй арзаар текст. Тэгээ нөгөө програм нөгөөдгийг чинь таньж уншиж чадахгүй, эргээгээд нууц үгийг өгч чадахгүй. Энэ баталгаажуулах үйл хийгдэж чадахгүй болчихдог. Зөв. Нэг юм хариулт байна. За гуравт ийм ирсэн болвол буцаагаад явуулах хэрэг байна уу? Яах вэ? Тий, одоо тэрийг шийдлийг хэлчих гээд байна л да. За гурав дахь шалтгаан бол гадаадаас гар утаснасаа бүртгүүлсэн бол нөгөө гадаадаас ингээ бүртгүүлж штэ тий. Тэгэхээр гадаадаас бүртгэгдсэн мессежний 140 ирэхгүй байгаа. Гадаадаас явуулсан мессеж. Тэгээ ийм гурван шалтгааны улмаас ингээд ерөөс явсан мессеж ирж чадахгүй учраас мессеж ирэхгүй учраас буцаж нөгөө нэг баталгаажуулалтын хариу мессеж ирэхгүй хариу нууцыг ирэхгүй. Ингээ нууцыг байхгүй учраас нөгөө програм ашиглаж чадахгүй ингээд асуудал гарч чадаа. Тийм үед хоёр шийдэл байна. За
Хоёр шийдэл. За нэгдүгээр шийдэл бол энэ одоо ямар нэгэн шалтгаанаар нөгөө юу байхгүй нэгж байхгүй үед явуулж чадаагүй байж болж байна. Тэгээд солонгос уцтай байсан ба тэр үед бол дараа нь пассворд гэдэг нууц одоо мессежийг тий. Түрүү нэг ганц цагрын байсан шүү дээ FMF гэсэн юм биш. Тэр биш. Зүгээр пассворд гэдэг үгийг 141 рүүгээ явуулчих болно. Нэгчтэй болсон үедээ. Гэсэн үг шүү дээ. Эсвэл бол одоо энэ солонгос уцаас явахгүй бол зүгээр энийг аваад өөр нөгөө Nokia ч гэдэг юм уу те ингээд зүгээр мессеж зүгээр явдаг утсанд хийж карта сим авч хийгээд тэгээд энэ мессежийг явуулчих болно. Тэгэх юм бол ямар ч асуудалгүй буцаагаад хариу мессеж хүрээд ирнэ. Нөгөөх нь нөгөө гадаадаас гэсэн шүү дээ тий. Гадаадаас байвал яг вэ гэхээр нэг юм Facebook хуудас байгаа. Facebook Cigcom ургийн бичиг мобайл гэж юм хуудас байгаа. Facebook Cigcom ургийн бичиг мобайл гэдэг. Энэ хуудас руу явж ороод энэ хуудсан дээр ингэ бичээд би ингэ тэдэн сарын тэдний өдөр бүртгүүлсэн тийм утасны дугаартаа хүн байна. Ноц зүгөө авч чадсангүй гэдэг их юм бол буцаагаад эндээс манай одоо хүмүүс ноц зүг нь өчөж байгаа. Энэ юугаар Facebook хуудасаар дамжуулаад. Тэг ингээд ийм шийдлүүд пассворд гэсэн текстийг мессеж явуулна. Эсвэл бол ийм Facebook хуудасаар ороод одоо яачих юм бол цаатай байна. За энэ бол хэрэг гэдгийн цаанд л хариу хэрэг гэдгийн цаанд. Ямар нэг асуудалгүй бүртгүүлээд ноц зүг авчвал тэгээд асуудал. За тэгээд одоо эцэст нь програм руу орж үзүүлээ тийм ээ. Тэгээ. За ингээд програмаа гадарчихсан. За хамгийн эхлээл мод өсөх гэдэг л ингээд авчруу яваад орангууд. За ингээд энэ жишээ манай юуны мэдээлэл чинь тий. Ургийн мэдээлэл. Нэг дэлгэцэн дээр бол 3 одоо үе харагддаг тийм ээ. Манай аавч 2 ээж чинь, доор нь одоо манай эхнэр бие ээж чинь, тэгээ манай хүүхдүүд байж ах чийд тий. Тэгээд доошоо манай дүү тэгээд ингээд их бичлэгээр ингээд байж ах чийд. Тэгээ ингээд дээшээ доошоо сум тавьчаар бол дээд үе рүүгээ шилжих юм байна. Дээд үе рүү тий. Дээшээ тавьчаар дарахтаа. Дээшээ тавьчихаар дээшээгээ өөрөөгөө шилж явчих шүү дээ тий. Өвөөгийн хүүхдүүд өвөөгийн ачнаар харагдах явах нь шүү дээ. За тий. Ийм байдлаар ингээд цаашаа хөдлөө явах. За энэ удаагийн ургийн бичгийг одоо гар утсаар хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөө маань одоо өндөрлөж байна. Энэ зөвлөгүүдээс лавлах, тодруулах, зөвлөгөө авах зөвлөгөө бол бас гар утсаар болон Facebook хуудасаар одоо хандаж болох нь байна. Энэ аяга одоо хэлчих өөрөө. 779 гээд манай офисын утас байгаа. 70009 ямар хуудас. За тэгээд мөн нөгөө түрүүн үзүүлдэг Facebook хуудас байж байгаа. Ургийн бичиг мобайл гэдэг Facebook хуудас байж байгаа. Тэргээр л авч болно. За ингээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.